Мэргэжлийн эмч зөвлөж байна. Та жирэмсэн байх хугацаанд жирэмсний хяналтанд хэр ордог байсан бэ? Ордог байсан. Орж ирсэн шүү дээ хөдөө. Сар алга ордог байсан уу? Тэр 7 хоног болгон очиж үзүүлээд эсвэл тоноод ирэхээр нь очиж үзүүлдэг байсан шүү дээ. Өрхийн эмнэлэг тэр Орж исэн. өрхийн эмчтэр ордог байсан уу? Тийм өрхийн эмчтэр. Ер нь л өрхийн эмч нараас жирэмсний хяналтын талаар танд мэдээлэл хэр өгдөг байсан бэ? Яг уу гайгүй дундаж л байдаг гэсэн. Тэгээ ерөөхдөө мэдхгүй юм юуныхаа дүүргийн хяналтын эмчээс ихтэй авдаг гэсэн. Мэдээлэл үү? Тийм одоо ингэж Мэдээлэл авч байгаа. Ер нь бол хангалттай өгдөг шүү дээ. Тэр үед чинь гайгүй л байсан шүү дээ. Чаналтанд орох хэрэгтэй гэж тэгээд тэр мэдээлэл өгөө эмч хилээд эмчийнхээ заавраар явдаг гэсэн шүү дээ. Одоо бараг 30 хэдэн жилийн өмнө шүү дээ. Сайн өгдөг. Тэр үед байсан. өрхийн эмч нар нь хэр мэдээлэл өгөх вэ? Мэдээлэл өгдөг байсан. Тий, сар болгоо очиж хяналтанд үзүүлдэг байсан шүү дээ, хэмжүүлдэг. Эмч нарын мэдээлэл ер нь бол их сайн байсан уу? Сайн байсан. Тий. Одоо бол мэдээлэл сайн байгаа. Одоо бол мэдээлэл их байгаа охоо. Одоо нэг хөвгтүүд юмар хаанаас болоод авцгаа илгүй дээ, тий. Ер нь одоо бол жирэмсний хяналтын мэдээлэл айгүй сайн өндөр үү? Гайгүй. Ер нь гайгүй баха. Мэргэжлийн эмч зөвлөж байна. Сайн бацгаана уу? Та бүхэндээ өнөөдөр жирэмсний хяналтын ач холбогдлын талаар зөвлөгөө өгөх гэж байна. За жирэмсний хяналт гэдэг маань юу юм бэ гэхээр жирэмсэн болсон үеэс эхлээд төрхийн өмнөх үе хүртэлх эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг хэлж байгаа. Жирэмсний хяналтанд жирэмсэн эмэгтэй эхчүүд та бүхэн 3 сарын дотор буюу аль болох эрт орох ёстой. Жирэмсний хяналтанд аль болох эрт орох нь ямар ашиг тустай юм бэ гэхээр жирэмсэн болмогц таны бие махбодод маш том өөрчлөлтүүд орж эхэлдэг. Тэгэхээр тухайн өөрчлөлтөнд хэр сайн дасан зогсож байна, төдийч нэ жирэмсний хяналт хэмээн явагдаж байна гэж нэгэсэндээ ойлгож болох юм байнамаа. За жирэмсний хяналтанд эрт орохдоо та юуг анхаарах вэ гэхээр харьяа өрх дүүргийн эрүүл мэндийн төв дээрээ иргэний үнэмлэхтэйгээ цуг ирээд жирэмсний хяналтанд орно. Та магадгүй хөдөө орон нутгийн хаягтай за эсвэл оюутан өөр дүүргийд харьяалтай байдаг болол төр оршин суугчийн тодорхойлт гэдэг юм аваад өрхийн эмнэлэг дээрээ хяналтанд орно. За өрхийн эрүүл мэндийн төв маань жирэмсэн эмэгтэйгээ эрүүл мэндийн сайдын 338 дугаар тоо тушаалын дагуу хяндаг байгаа. За эрүүл жирэмсэн эмэгтэйг болол нийт жирэмслэлтийн явцад 6-аас 7 удаа, за өртөмтгий жирэмсэн эмэгтэйгээ 8-аас 10 хүртэлх хугацааны үзэлгүүдийг тавлалын дагуу шаардлагатай шинжилгээ, үзлэг, эмэгтэйчүүд болон дотрийн эмчийн шаардлагатай бол сүрье болон шүдний эмчийн үзэлгүүдийг давхар хийгээд ингээ хяналтын цогц тусламж үйлчилгээг үзүүлдэг байгаа. За жирэмсэн эмэгтэй маань жирэмсэн болсноо мэдмэгцээ пайлын хүчил болон төмрийн бэлтгэлийг уух хэрэгтэй. Хяналтын эмчийнхээ зөвлөснөө дагуу гэсэн үг. Төмрийн бэлтгэл болон пайлын хүчил маань ямар ашиг тустай юм бэ гэхээр их хүүхдийн цус багталтаа сэргийлэн, дээрээс нь төрөх үеийн цус залдах хүндрэлээ сэргийлэн, ургийн ялангуяа мэдрэлийн ачааг үүсгэх эрсдлээ сэргийлэх ашиг тустай. За жирэмсэн болсноо мэдмэгцээ уунахэр жирэмсэн болсноо яаж хэрхэн мэдэх вэ гэдээ ялангуяа анхан дөрөвчд маань за эсвэл сарын тэмдэг хэлбэлцэлж ирдэг, алдагддаг тийм эмэгтэйчүүд маань мэддэггүй. За тэгэхээр таны хөх хөндөөрлөх за эсвэл өглөөдөө дотор мухай аргих, бөөлжс цатгах, сарын тэмдэг саатах, эдгээр шинж тэмдэг илэрх юм бол жирэмсний тестээр эсвэл өрхийн эмнэлэг дээрээ ирээд эхо энтрэ хийлгээд жирэмсэн болсноо мэдээд хяналтанд орох юм шүү. За дараагийн жирэмсний гол ашиг хяналтын ач холбогдолтой юм нь юу юм бэ гэхээр жирэмсэн эмэгтэй маань хооллолт байгаа. Тэгэхээр та одоо нэг хүнийг хоолт хичээлээр илүү хангаж байна гэдэг утгаараа та жирэмсний хоолтон дээрээ маш их анхаарах хэрэгтэй. Өдөрт 4-5 удаа маш багаар хоолт ундаа өөрийнхөө шимт хичээл, илчлэг, калорио тооцоод идэж явах хэрэгтэй юм шүү. За дараагийн гол анхаарах юм маань ургийн хөдөлгөөнөө хянах хэрэгтэй. Ялангуяа анхан дөрөгч эмэгтэйчүүд маань ургийн хөдөлгөөнөө төдийлөн сайн мэддэггүй. За ураг маань өдөрт хэдэн удаа хөдөлж ийн тэр бүрийгээ тооцож чаддаггүй байгаа. Тэгэхээр анхан дөрөгч эмэгтэй бол 5 сартаагаас давтан дөрөгч эмэгтэй байх юм бол 4.5 сартаагаас ургийн хөдөлгөөнтэй мэдэгдэнэ. За тэгэхээр тайван амраа сууж байхдаа юм уу ям бадаа сууж байхдаа ургийн хөдөлгөөнөө хүүхдээ ургаа мэдрэх хэрэгтэй. Тэгээд тоолно. Өдөрт болол 10 ба түүнээс
дээш удаа хөдлөх ёстой. Тэгэхээр 10-аас хэтэрхий олон удаа юм уу тонгочоод авах юм бол за эсвэл бүр хөдөлгөөнд мэддэхгүй болоод цөөрөд авах юм бол энэ маань ямар нэгэн суур эмгэг байгаад байна шүү гэдгийг илтгэх учраас дээрээс нь ургийн шингэн энтер маань ямар байна вэ гэдгийг мэдэх жирэмсний хяналтын бас маш ач холбогдолтой зүйл учраас тэрийгэ жирэмсний ургийн хөдөлгөөнөө хянаад жирэмсний хяналтын эмчтэй мэдэгдэж байх хэвээр. Дараагийн гол нэг жирэмсийн ээжүүд, эхчүүдийн маань анхаардаг юм нь бол биеийн жингийн өөрчлөлт. За тэгэхээр жирэмсэн үед хэвиндээ болол 10-аас 13 кг-ыг нэмдэг байгаа. Энэ нь бол сардаа 1-ээс 1.3 кг-ыг нэмдэг гэсэн. Ийм байх юм бол хэвийн байна гэсэн. За жирэмсний эхний 3 сартад 300-аас 340 г, дунд 3 сартад 340-аас 420 г гэд ингээд нэмээд яваад ах нь ургийн маань хэвийн байх үзүүлэлтүүд юм аа. Дараагийн гол анхаарах юм бол жирэмсний ахуйн ариун цэвэр байдаг. Тэгэхээр жирэмсний ахуйн ариун цэвэр дээрээ болвол жирэмсэн эмэгтэй маань өдөр болгоо усан нарах хэрэгтэй, бэлгэрхтэн угаах хэрэгтэй. За тэгээд дээрээс нь шүдээ тогтмол өдөрт 2 ба түүнээс дээш удаа угаах хэрэгтэй. Магадгүй танд орхоодсон шүд ч юм уу өвчлсөн эмэгтэй шүд байх юм бол хяналтын эмч нь шүдний эмчт үзүүлээрээ, эмчлүүлээрээ гэх заавал зөвлөдөг байгаа. Дараагийн гол анхаарах юм нь арх тамхины хэрэглээ. Арх тамхины хэрэглээг хязгаарлах, ялангуяа дам тамхитланд өртгөөс та зайлшгах хэрэгтэй. Дараагийн нэг эмэгтэйчүүдийн маань асуудаг юм бол жирэмсэн үеийн бэлгийн харьцаага. Тэгэхээр жирэмсэн үеийн бэлгийн харьцаа нь орох ёстой юу, орох байх ёстой юу гэд маш их асуудаг. Тэгэхээр энэ бол та ургийн хөдөлгөөн энэ төр хэвэн байгаа. За дээрэс нь их байхын эмгэг уужиг дуртгал танд байхгүй буюу ихс төрүүлэлт байхгүй өмнө нь зорсон золболт энэ төр өгж байгаагүй болол эхний 3 сартад бэлгийн харьцаа нь хэвэн ороод явж болно. Дараагийнх нь юу бол таны хяналтын эмч зөвлөөд тухайн хүүхдийн маань байрлал, дээрээс нь нэдэл, жин нэмэлт энэ төрөөс нь хамаараад хяналтынхаа эмчтэй зөвлөө шийдэх ёстой юм байна шүү. За жирэмсэн дараагийн гол анхаарах юм бол хяналтын эмчтэйгээ ягаад амралт авах хугацаа. За дээрэс нь төрхийн өмнөх болон төрсний дараах листийн асуудал байдаг. Тэгэхээр жирэмсний хяналтанд та ихт ороод жирэмсний хяналтын бас нэгэн ач холбогдол нь бол тухай бүрдэн тань дээр одоо 5 сар хүрээд авдаг тэтгэмж. За тэтгэмжийн хугацаа болцсон байх шүү. Тодорхойлолтоо аваад халамжтай өгөөрэй. За таны листтэй тэдний өдөр авах юм байх шүү. Та 32 нэдэл хүрээд лист буюу төрхийн өмнөх 60 хоногийн амралтаа авна. Тэгэхээр тэдэн дээрээ амралтаа аваад нийгмийн даатгалын дэвтэртэйгээ ирээрэй гэд тэр бүх юмнуудыг тухай бүрдэн зөвлөдөг учраас энэ маань жирэмсний хяналтын чухал ач холбогдолтой бас нэгэн үзүүлэлт болж өгч байгаа юм аа. За дээрээс нь жирэмсэн эмэгтэйчүүд маань жирэмсний хяналтанд харьяа, өрх, дүргийн эрүүл мэндийн төв дээр орсноороо өрхийн эрүүл мэндийн төв дээр ялангуяа 7 хоногийн 2 өдөр жирэмсний сургалт ордог. Тэгэхээр жирэмсний сургалтыг ороход та гэр бүлийнхээ гишүүнтэй хамт ирээ сууж болно. Тэгэхээр ямар сэдвүүдээр ордог вэ гэхээр жирэмсний хяналтанд орсноороо ямар ач холбогдолтой юм. За дээрээс нь полио өвчл ямар ач холбогдолтой юм. Арх тамхины хэрэглээ, дээрээс нь бэлгийн замаар дамжих халтур төвчнний талаар ингээд тухайн сар нэдэл болгоноор нь жирэмсэн эмэгтэйчүүдтэй сургалтыг ороо явцдаг учраас тэндээс та өрхийн эмчээсээ сургалт орж байгаа тэр тухайн эмч багшаасаа болохоор асуухыг хүссэн асуулт, за дээрээс нь мэдхийг хүссэн сонирхсан асуултуудаа асуугаад явах нь бас жирэмсний хяналтын бас нэгэн чухал ач холбогдолтой зүйл. За тэгээд мөн жирэмсний хяналтанд өрхийн эрүүл мэндийн төв дээр ороод ямар ач холбогдолтой вэ гэхээр нөгөө төрхийн өмнөх бэлтгэлийг маш сайн илж өгдөг. Ялангуяа та анхан дурч байх юм бол төрхөөс маш их айдаг, төрхийн өвдөлтөөс маш их айдаг. Дээрээс нь юуг бэлдэж төрх дээрээ хэрхэн очих вэ гэдгээ төдийлөн сайн мэддэг. Тэгэхээр их хүүхдийн ягаан дэвтэртэйгээ маш сайхан танилцах хэрэгтэй. Тэн дээр бас нарийн бичсэн байдаг. Дээрээс нь хяналтынхаа эмчтэй зөвлөөд сэтгэл зүйн тийм дасгал энтрийг авах хэрэгтэй. За дараагийн нэг юм маань жирэмсэн ээжүүд энэ төр маань хүчил төрөгчийн коктейлийн талаар маш их асуудаг. Хүчил төрөгчийн коктейлийг уух нь зөв үү эсвэл дээрээс нь шимэгдэггүй гэдэг эсвэл урагт маань хэрэгтэй гээд эмч зөвлөлөө өнтгийдэг. Тэгэхээр
урагт бол хүчил төрөгч хэрэгтэй байдаг. Гэхдээ ургийн хүчил төрөгчийн коктейл гэдэг зүйл бол хоол боловсруулах замаар шимэгддэггүй, шингэдэггүй зүйл болохоор тэр бол хэрэггүй. Харин түүний оронд та амьсгалын насгал байгаа. Удаан хамраараа амьсгаа аваад удаан шар үлээж байгаа юм шиг амаараа гаргах. Эдгээр дасгалыг тайван амраад сууж байхдаа хийх юм бол хүчил төрөгчийн хангамжаа сайжруулах ач холбогдолтой. Тэгэхээр энэ бүхнийгээ та цогцоор нь мэдээд авах учраас жирэмсний хяналт маш ач холбогдолтой. Ялангуяа эрт байх тусмаа маш ач холбогдолтой. Тэгэхээр эхчүүд жирэмсэн ээжүүдтэй харьяа өрх эрүүл мэндийн төв дээрээ жирэмсний хяналтандаа эрт ороорой. Хяналтынхаа тухай бүрд нь цаг хугацаанд нь хоцролгүй үзүүлж байгаарай гэдгийг хэлмээр байна. Мэргэжлийн эмч зөвлөж байна. Тий. Бага насны хүүхдэд одоо цагаан орхон асуудал ер нь хэр тулгарч байгаа вэ? Цаа орхоо байдаг штэ. Ер нь бол тий. Цэцэрлэгтэй яваад ирэхээр халдварлан тэр чинь тий. Энийг нэг яаж хийдэг вэ? Нэг одоо мэдхгүй байна. Байнга л улиралдаа нөгөө шинжилгээг л ойртуулах л та бодвол тий. Гад тэр талаар сайн мэдэхгүй байна. Тий. Ер нь таныг бас бага байхад чинь цагаан орхоны асуудал гардаг байсан уу? Гардаг байсан баг. Тэр үед яаж хийдэг вэ? Гад эмчит л үзүүлээд эмчийн заавраар л шийддэг байсан баг та тий. За баярлалаа. Мэргэжлийн эмч зөвлөж байна. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн дугаараар та бүхэндээ монголчуудын ярьж заншснаар цагаан орхоо дахь өвчин буюу эмнэлгийн нэршлэр хүүхдийн хэл хасаа орхоо өвчний талаар мэдээллийг хүргье. Уг өвчин нь зөвхөн хүнээс хүнд халдварладаг Enterobius vermicularis хэмээх шимэгчээр халдварладаг халдварт өвчин бөгөөд дэлхий дээр ойролцоогоор 1 тэрбум гаруй хүн уг халдварыг авсан байдаг. За дэлхийн буурай хөгжилтэй болон хөгжиж буй улс орнуудад уг халдвар нь ихээхэн тархсан байдаг бөгөөд манай Монгол улсад ч гэсэндээ уг халдварт өвчний тархалт нь өндөр байдаг байна. Нийт халдварын 30% нь огт шинж тэмдэг илэрдэггүй боловч үлдсэн 70% нь дунджаар 5-аас 10 насны хүүхэд буюу бага насны хүүхдэд ихэвчлэн тохиолддог. За илрэх гол шинж тэмдэг нь гэвэл шөнийн цагаар хүүхдийн анус буюу хошногны амсар захтандаг бөгөөд хүүхэд нойрондоо уг захтналтыг төвчгүйгээр мааждаг. За ингэснээр өглөө хүүхэд босч ирээд гараа угаагаагүй юм уу эсвэл дутуу гараа угаагаад шууд хоол идэхэд хумсны завсар агуулгдсан тухайн шимэгчийн өндг нь эргээд амаар дамжиж хоол боловсруулах эрхтэнд очиж дахиж өөрийгөө ингэж халдварлуулдаг байх нэ. За эмэг жамын хувьд гэвэл тухайн Enterobius vermicularis буюу цагаан хорхоо нь им гэсэн 2 одоо төрөлтэй байдаг бөгөөд эр хорхоо нь 7 хоног амьдардаг. Им хорхоо нь болохоор 5-аас 13 7 хоног амьдрах чадвартай бөгөөд уг 2 үржилт орсноороо эр хорхоо нь тэр даруй өгөж баастай хамт гадагшилдаг. За ингээ баастай хамт гадагшилснаар хүүхдийн баасыг ингээ шинжилж үзэхэд эр хорхоог ингээ дэлгэрүүлэхэд тухайн хүүхдийг уг хорхооны халдвар авсан байна гэдгийг гэрчиж болдог. Нөгөө тэгүр гэвэл им хорхоо цааш амьдраад за тэгээд 1 сарын дараа буюу 4-7 хоногийн дараа өнгийг гадагшлуулдаг. За энэ өнгийг гадагшлуулах хугацаа нь хизээвэ гэхээр хүүхэд халдвар авснаас хойш яг 4-7 хоног буюу 1 сарын дараа байдаг. За яг 1 сарын дараа гэхэд хүүхэд унтах явцад бүх булчин сулрах. За тэр дундаа анусны булчин сулрах үед им хорхоо нь гадагшилж өндгөө цацдаг. За уг өндгөө цацсах үед гэхээр захтнуулагч бодис ихээр ялгардаг. За ийм үед одоо шинж тэмдэг нь ингэж илэрж байгаамаа. За одоо хүндрлийн хувьд гэхээр энэ ихэвчлэн эмэгтэй хүүхдүүдэд илүү их одоо хүндрэл айгүй их тохиолддог. За яагаад вэ гэхлээр эмэгтэй хүүхдийн хошнооны сүв эм билег эрэхтний сүв хоёр хоорондоо маш ойрхон байдаг учраас эм билег эрэхт нь буюу одоо их бага уруулыг дамжаад өтрөө рүү ороод дээшээгээ өрөвсөл үүсгэх маш өндөр эрсдэлтэй байдаг. Мөн шээсний сүвээр дамжаад давсгийг өрөвсүүлж цистит за дээшээ бөөр рүү очиж бөөрийн твшинцрийг өрөвсүүлэх юм өрөвсөл төвчин гэж болгох маш өндөр эрсдэлтэй байдаг. Ийм учраас эмэгтэй хүүхдийг маш сайн анхаарах хэрэгтэй гэдгийг дахин сануулмаар байна.
За үүнээс гадна дараагийн хүндрэл нь юу вэ гэхээр хүүхэд бөхсөө маажих үед хоёр дахь халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг. Яагаад гэвэл хүний хумсны завсар маш олон юм бактериуд өсөж зүрчиж идэг. За тэгэхээр маажих үед хүүхэд бөхсийг ингэж ураад за тухайн одоо урагдсан хэсгээр нь энэ тухайн бактериуд ороод хоёр дахьчоор одоо өрөвсөл үүсгэх өндөр эрсдэлтэй. За хүүхдийг яаж онцлох вэ? За нэгдүгээрт лабораторийн шинжилгээ хийж болно. За манай Монгол улсын бүх аймаг, сум, дүүргийн эмнэлгүүд бүгдээрээ энэ хүүхдийн хялгасан орхооны өндгийг илэрүүлэх шинжилгээ хийж байгаа. Хоёрдугаар гэвэл нэг гэрийн нөхцөлд шинжилж болж идэг. За яаж шинжилэх вэ гэхлээр хүүхдийг унтснаас хойш 3-4 цагийн орчим буюу ойролцоогоор за хүүхэд нэг 10 цагт унтлаа гэж бодоход за 3 цагийн дараа за 1-2 цагийн үед шөнийн 1-2 цагийн үед хүүхдийн бүхсийг ингээд дэлгэж харахад за яг цагаан орхоо ингэж харагдаж идэг. За энэ үед болохоор амьдаар нь одоо илрүүлэх боломжтой байдаг. За мөн хүүхдүүд болохоор хар бараа өнгийн дотор хувцс өмсгөөд за өглөө босч ирэхэд нь дотор хувцсыг нь харахад бас цагаан орхоо ингэж илэрч идэг. За эмчилгээ гэхээр та бүхэнд хэрвээ одоо тухайн одоо дээрх миний хэлсэн шинж тэмдгүүд ингэж илэрч ивэл яаралтай хараа өрх сум баг за тэгээд дүр эмч дээрээ очоод үзлийг хийлгээд зөвлөгөө аваад эмчилгээгээ бичүүлнэ. За урьдчилан сэргийлэхийн тал дээр гэвэл энэ дээр ердөөсөө л хувийн ариун цэврийг маш сайн захих, гарыг маш сайн угаалгах хэрэгтэй. За хувийн ариун цэвэр гэхээр хүүхдийн орд ирний давуу, дотор хувцас, за тэгээд унтлахын хувцсыг маш сайн цэвэрлэх хэрэгтэй. За тэгээд хамгийн гол нь эндүүдэх хэрэгтэй. За ингэснээрээ одоо тухайн одоо өвчнийг ингэж устгах бүрэн боломжтой байж байгаа бөгөөд за мөн хүүхдийн хэрвээ хүүхэд бага насны хүүхэд бол коршокийг маш сайн цэвэрлэх хэрэгтэй. За тоглож байгаа тоглоом одоо ялангуяа чихмэл тоглоом за тэгээд хевсэнцрийг маш сайн цэвэрлэх хэрэгтэй. За та бүхэндээ уг өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудаас хуваалцъя. Хамгийн түрүүнд хүүхдийн ариун цэврийг сайн сахиулахын тулд гарыг маш сайн тогтмол угаалгаарай. Хоёрдугаарт хүүхдийн эдэлж хэрглэж байгаа цагаан хэрэгсэл, орд ирний хүнжил давуу, за тэгээд унтлахын хувцас зэргийг маш сайн угаагаад, за хамгийн гол нь эндүүдэх үйл явц хамгийн чухал шүү. За гуравдугаарт гэхээр хүүхдийн тоглож буй тоглоомонд уг шимэгчийн өндөг нь маш ихээр наалдсан байдаг учраас тоглож буй тоглоом болон хевсэнцрийг чихтэй цэвэрлэгийг одоо тогтмол хийх хэрэгтэй. За үүн дээрээс нэмээд хэлэхэд уг шимэгчийн бас нэг одоо зөвөрлөгч нь гэхээр хоол хүнсээр маш сайн ихээ дамждаг. Ийм учраас хүнсэндээ хэрглэж байгаа ногоо жимсгэн зэргийг маш сайн угаагаад хоол хүнсээ жигнэж маш сайн болгож идэх хэрэгтэй. Мөн унтны усыг маш одоо сайн буцалгаад угаарай гэдгийг би та бүхэндээ дахин сануулъя. За ингээд та бүхэндээ би цагаан орхооны талаар мэдээлэл өглөө. Анхааралтай явдалд баярлалаа. Мэргэжлийн эмч зөвлөж байна.